Бүгд эцэсээ бид эх орноо хүлээж авсан. Өөр өчтөн хүлээлгэж өгнө гэдэг шиг одоо бид даах ёстой үеийнхээ ачааг дараагийн үедээ хүлээж өгнө. Энэ цаг үндсэндээ ирж байна. Жинхэнэ ёс зүйт хувийн өмч ноёлсон хүний эрхийг дээдлсэн тэр капиталист системийг тогтоогооч. Яг 90 онд анх яаж эхэлж ийсэн шиг тогтоогооч. Улс төрд бол их зөв хүмүүс яваасаа гэж боддог. Зөв хүн. Хүн болон зөв хүнийг өөрөөр ойлгодог ба. Гэхдээ улс төрд бол хамгийн том шалтгаан бол би шууд бодож байна. Нарцсан холбоо, амун арчлсан энэ нийгмийг дэмжиж залуучуудыг нэгнээндээ нэгтгэх асуудал бол ер нь чухал нэг төрлийн асуудал болж байгаа. 40 хүрсэн 4 дарсаат гэдэг яг энэ чиглэл дээр очсон байгаа гэсэн. Тэгэхээр энэ асуудал зоригтой юм. Хонгорын хүү Пүрвийн нүрзэд. Өөрийнхөө төрөж өссөн годомжин дээр ирсэн байна. Энэ 17, 18 гээд энэ хоёр чинь яг манайхны ах トゥ нар байсан юм гашаа байш юм аа. Тэгээд энд бол ингээл зинхэнэ амьдрал өрнөдөг байлаа. Бидний үед одоо 10,000 гэд байсан. Одоо бол арай өөр нэртэй болсон шиг үлээ. Энэ хорооллоос бүгдээрээ сургуульдаа явдаг. Нэг нэгнийхээ дайраад л дуудаал, гашааных нь гадаа хаалгын нүдэл ингээд хамтдаа эрхэлж тоглоод сургууль руу очдог. Орон бас баахан тоглож одоо юу гэдэг тоос шороо болсон хүмүүс л одоо нэгнийхээ нэг алба юм шиг дайраал манайх борцог хийсэн гэл нэгний театр борцог хувааж идэл ингээл чихэр баваа зал ингээл өссөн л дөө. Одоо миний хувьд бол хамгийн дурсамжтай, хамгийн үнцэнтэй энэ хүчүүд яг энэ гашаанд өрнөсөн. Тэгэл бид нар ч нөгөө ингээд юу байдаг. Одоо зэрэгэлдээ амьдарч байгаа учраас бие биендээ харилцан бие биендээ туслана. Одоо тэднийх юм хийж ивэл би очиж туслана, намайг юм хийж ивэл нөгөө талын хэр тусалтай ингээд үе үеэрээ байдаг байсан. Манай нүрздийж ер нь их сэргэлэн юмд их авахалчтай шударгатай их ажилласан тийм л хүүхдээсэн. Ээж нь бол Батулам гэж одоо Баян хонгор өвдөд Монголд байхааргүй хамгийн сайхан хүүхэн байсан. Галуутаас шилжиж ирээгүй техникум төгсж ирчээд энд ажиллаж ирсэн. Тэгээ манай төвлийн улсууд энэ төрийн захиргааны албанд 30-аад жил тасралтгүй ажилласан. Түүний ээж Баттулам ухамсарт амьдралынхаа бүхий л цаг хугацаа хөдөлмөр зүтгэлээ Баян хонгор аймгийн захиргаанд зориулан ажиллаж улмаар аймгийн хөдөлмөрийн аварга, хөдөлмөрийн хүндэт медаль, алтан гадас одон зэрэг гавьяа шагналуудыг төр түмнээсээ хүртжээ. Нүрзтэй болохоор чин болдгээд юу авцамын анги төгсж ирчихсэн. Тэгэл хоёлоо үерхээл. Би тэгвэл Баян хонгор аймагт механизмын байцааг 1980 онд байж байгаад 82 онд Батламтай одоо нүрзтэй ээж Батламтай танилцаад хүүгээ Баян хонгор аймгаас 90 км-т орших Галуут гэдэг сум төрхөөр явсан. Төрж өссөн нутаг уул ус минь зүрхэнд ямагт оршдог миний эрдэнэ. Нутгийн зүг хөдлөх шүн бүрт нойр минь хүлждэгсэн. Тэнд алгаад осоод өгддөг эмээ, өвөө, ээж минь байсан болохоор ах дүүс, найз нөхөд минь байгаа болохоор сэтгэл минь дэндүү их догдолдог байх. Хонгор багнасаа дурсан хүүн нутагтаа ирдгээ. Одоо хүү дарсан чулуу гээд энэ сайхан төрсөн газараа ирлээ намтай өгч. Тэгээд бас энэ газрын түүх ер нь энэ одоо энэ эмнэлгийн суурин дээр одоо кичнээ хүүхд төрж өсөж эндээс хэдэн хүүхдүүлгийг одоо ингэж амьдрал дээр гарсан бэ гэдгийг та нэг товч хүүрнэж өгөөч ээ. За энэ одоо дээр үед 1933 онд байгуулагдсан эмнэлэг
Энэ эмнэлгийн суурийг бол одоо 1992 онд энэ эмнэлгээс одоо дээшээ эмнэлэгт одоо шинэ эмнэлэг шилжиж орсон. Би энэ эмнэлэгт одоо 1976 онд одоо төгсж ирээд нэг жил одоо баригадад эмч хийж байгаа л тэгэл энд одоо ажилласан. Цэрэн багам эмч одоо бас ирж ажиллаж байсан. Битээр одоо 2 их баригч ажиллаж байсан. Тэгэхээр зэрэгчээ бол одоо 1983 онд одоо төрсөн. Чухам битээр одоо ээлжилж одоо ажиллаж байсан учраас одоо яг цаа одоо мэдхгүй байна. Их баригч барьж авснаа бол. Тэгээд би чинь галуудсан эмнэлгэрөө шөнө орой ажил тарсны дараа яваад шөнө очиж батламтай уулзчаад нүрдтийнхээ барааг нь хараад ирсэн чинь тэр үеийн эмнэлгийн ус уч ширүүн байсан. Ер нь ойртуулд өгч байсан. Бараагийн нэг хараал тэгэл бивээ ямарсан буцаж ирсэн. Нүрзэд гэдэг нь ажил үйлс бүтээгч судрын нэр бөгөөд түүнийг нялх багаас нь өөртөө овоглон авч өсгөхдөө өвөө нь эхнэрнийхэн учир утгыг гаргаж их үйлс бүтээн хэмээн хурцалдаг байж. Нутаг орондоо прокурорын бүрүү гэж хүндлэгдсэн өвөөгийнхөө итгэлийг дааж амьдрах их зориг түүний сэтгэлийн гүнд үргэлж уяатай явдаг юм. Тэгээ батлан манд чанаа үлдээд бас нэг шуудангаар холбоо барьж нэг тэгж ингэж байгаа тийм 2 сар гарсан болоод нүрцдийг аав ээж дээр орхичоод Баянгорт ажилдаа ирж орсон. За тэгээд л ер нь амьдрал цаашаа өрсөн дөө. Тэгэхээр өвөөгийнхөө овгийг аваад явсан юм тий. Тэгээд өвөөгөө овголдог байхгүй. Миний аав чинь нүрцтэй өвөө. Нүрц чинь гал дээр гарсан зээ. Одоо бидний төрсөн дүүл гэсэн үг. Тэгээ аав ээж хоёртой өссөн. За манай хадам аав ээж хоёр бол энэ дээр үеэр ярих юм бол Баян хонгор сайн ноён хаан аймгийн Дэштээгний хөшөө гэж. Одоо галуут бөмбөр хоёр нэгдэжсэн. Ийм хөшөө нутгийн. Гарал нь бол яг одоо бөмбөр сумаас гаралтай. Манай маав ч одоо улс их олон жил ажил хийсэн. Тэгээ ахмад дайчин байсан. Хоёр дайнд орж ирсэн одоо 35 онд яваад 39 онд алуу хааж ирсэн сошиалс алууны ажлыг хийж ирсэн. Шүүхэр хөрийн анхны одоо толгойн шалгуун муу тавьж ирсэн. Ер нь Монгол хүн ялангуяа нэгүдлчин Монгол хүн өвөө эмээгийн хүүхэд тэсэм эмээдэр өссөн хүүхэд их тийм өөр зөв хандлага хүмүүжил мэдлэгтэй ухаантай өсдөг. Энэ бол шалгагдсан. Энэ олон хүүхдийг сургаж хүмүүжүүлэх, зөв замаар явуулах, ач зээнрээ зөв хүмүүжүүлэх, энтрийг биднэрт заадаг, сургадаг. Бас одоо хатуу зарчим шаардлагатай хүүхдүүдэд юм сургахын төлөө мэрий зүтгэсэн юм л одоо хөшчүүд байсан да. Хамгийн сүүлд манай ээж ч одоо 2005 онд өнгөрсөн. Тэгэхэд яг Нүрзэгийн гар дээр өнгөрсөн шүү дээ. Амар зөөлөн галтай. Бид нараас бараг илүү Нүрзэг их үнэлжсэн. Нөгөө бүр өвдсөн настай хүн чинь тэгэл Нүрзэгээр өргүүлээ гэж тэгдэг байсан. Тэгээ Нүрзэч янзын ажилсаг, хөөрхөн сэтгэл сайтай, ухаантай. Тэгэл олонтой шүү дээ. Ер нь бүх юмд бол ер нь гэр бүлийн суур хүмүүжил гэдэг бол ерөөсөө яг өссөн орчин ер нь бол яг хүүхдэд нөлөөлд юм шиг байна. Тэгээ нэг юм хийхээр бүр шинж сэтгэл гаргаж идэг. Энэ өнөө болохоор бас манай аав ээжтэй холбоотой. Тэгээд бид нарыг бол ингэж сургадаг гэсэн манай аав. Хүний дээр гарах гэж зүтгээд явах вэ? Та нар ямар нэг юм сэтгэлээсээ л ханд. Тэгж явхад бол ерөөсөө та нарын ажил бүтэн шүү гэж хэлж өгдөг гэсэн. Одоо манай найзын нэг сайхан чанар нь бол ер нь бол их гоё юм даруухан. Одоо нэг юм маш их тууштай ханддаг. Одоо хий бүтээх гэсэн маш их сэтгэл ирмэлзэлтэй. Одоо ямарваа нэг юм аливаа маш их чин сэтгэлээсээ ханддаг. Ёс жаягийг бол маш их хүндэлдэг. Яг л одоо тэгэл одоо шинэ нэгний өглөө яг л манад та тэдэнд цолгон шүү. За ингээрэ тэгэрэ гэж үсэн ингээл дэгж аягтай. Ингээд бас лангааны хөтөлбөр гаргацсан. Авах тал нь бол үнэхээр нэр хизээш нүрзэд тийм худал хуурмаг зүйл
байдгүй. Яг л тэгнэ гэсэн мэт тэгн чадахгүй гэсэн мэт чадахгүй хязгаарч хүн шиг за тэгж яагаад болъё молъё гэж худлаа хамлалт өгдөггүй би. Баг багтах мөрөөдөлтөд тоглодог. Машин барин дарга болно. Тэгэл эцэнхэд илэмч морин дээр дахиад ингээл буурлж ин хажууд нь гэртээ энэ нүцч эднийтэй айл. Тэгэл 7 бурхан шивнэл ерөөсөн ирээдүйн хон зорилгыг л зөвгнөд яриад идэг гэсэн гэдэг чинь. Тэгээ би бол хар багаас нь ерөнхийдөө нүрцдийг бол баримжаагаар нутаг нэг байхгүй. Тийм учраас баримжаагаар мэддэг. Ерөнхийдөө багын тим юм сэргэлэн тэгээ нийгмийн итвэх сайтай бүр бага багтаа тэр хөтөл эпэм хөтэлдэг хөөхт байсан. Тэгээ тэрүүгээр нь би баримжаа мэддэг юм байгаа. Одоо нэг ангийн урлагийн үзлэг гэлэхлээр та нар бас ойлгох шээ. Тэгэл урлагийн үзлэг бэлтгэхийн тулд яаж яана вэ? Нөгөө бас бүжгийн сайн учраас хүүхдүүдийг өөртөө татах чадвартай. За тэгээ бас саксофон бол аль алийг тоглолцдог. Ер нь л бас ангийн хувьд бол бас тэр хүний л хүүхдийн нэг. Би бол эхлээд бол ажиллахдаа нүрстэйг урлагийн хүн болох болоо гэдэг. Би угаасаа өөрөө урлагт орох юм. Тэгээд урлагт оруулахгүйгээр ер нь зүгээр ерөнхийдөө бол ер нь одоо юу гэдэг өөрөө бас нэг тийм зөв төлөвшөлттэй учраас бас нэг тийм удирдлагын чиглэл хүмүүс хийж явж болох болов гэж бодож байсан. Баг ондгой эрхгүүлэгчийн одоо сонгуульд оролцох гээд. Тэгээд 10 төгсөж байгаа хүүхдүүдтэй уулзъя. Манай ангийнхантай уулздаг. Тэгээд бидний энд нэг юм сургуулаас нэг бандан санал гаргаж ирээ суулгаад. Тэгээд зураг авахлаад. Тэгээд баг ондгой хажууд би суудсан. Нөгөө талд нь манай ангийн Балцанбүрэл суудсан. Тийм зураг байдیں۔ Тэгээд аймгийн дарга хойд жоон гоцорж ирэхгүй юу? Өөрөө аймгийн дарга. Тэгээд бид нэр зураг авах гэсэн чинь ирж гүүж ирээд энэ сандлын болонд суусан чи яг нөгөө ингээ хазаагаад нэвгөө суудсан. Тэр хэсгийг нөгөө зурагч нь дараад тэгээ тэр зургийг чи угаагаад ингээд өгдөм байлээ л дээ. Тэгсэн чи 10 төгсөх жил тэр зургаас болоод юу бод багш нарын хорлолоор ороод 10 төгсөх жилээ. Яасан гэдгсэн чи аймгийн даргын суудал дээр яах гэж нөхөр нүрдэд суусан байж. Тэгээ би ч мэдэхгүй юм чи тэгээд өнөөдөр энэ сандал дээр суугаад ингээд бодож явах түнхээр гоё байна. Хамгийн дотн эргээд нэг хүүхэд наснда болдог бол очих юмсан ч гэдэг юм уу нэг юм бодол бараг хүн болгон төрдөг байх таа. Гэхдээ надад ч гэсэн бас тийм бодол төрж байна. Захаа бичдэг байсан. Тэгээ захаа өгөөл хамгийн гоё бичгтэйгүүдээр захаа бичүүлж аваа. Тэгэл захаагаан гоё бас их өрдөл төрж авчиртай зүгээр ингээд нугуулахгүй шүү дээ. Их нэртэйгээ бол 8 төгсөх жилээ үерхсэн. Тэгэл 9-10 дугаар ангида үерхэд за тэгэл одоо энэ хоёр минь тэрнээс ч хойш одоо өр хүүхд олонтой Монголын нэг сайхан өрх болчихсон 4 хүүхдийн ижээ хоёр болчихсон сууж байгаа. Тэгэл гуйж авчаал олон толоо юмээс сүүлд бол зодос нүдтэй арх угаал тамлаад байвал. Нийгэм тгээ хүмүүжүүлсэн байсан. Тэгж ярьж исэн би бол. Одоо тэгс манай хүргэн живэн айрах хамсах тамхич чадахгүй. Тэгээд манай дүүдээ тань оюутан болоод явсан да. Монгол Улсын их сургуульд анх очивол хот гэдэг газар дүнгүйж ичсэн. Сууж илаа. Тэгэл стил бүх юм бодвол яг эхний нэг өдөр бол яг төөрөхгүй л ер нь төөрчих юм байл. Тэгэл хоёр дахь өдрөөсөө бол яг өчөө олж гисэн. Заастаа ингээл сэргэлэндээ юм бичээвал яг ингээл тогтоогоо за энэ хатуусан суугаа тийш явах юм байна. 21 суугал инх юм байна гэд бүх хатуусныхаа чиглэлийг мэдж авал буудал модлоо бүх юм мэдж авал тэгэл ажид тэнцэнээс үз тарсан да. Явчаад бас болоогүй би чи нэг эхнийхээ нэгдүгээр курстаа буцаж ирсэн. Нөгөө хотод ч бас нэг тасчихгүй эхлээл жоохон эвгүй байт юм байл ш. Тэгээ нөгөө Баян аймгийн дугаартай программор гаргахаар чи гой санагдаал. Нэг тийм дотн харагдаал. Тэгэл ангийнхантайгаа ингээл найз нөхдөдөө байнга уулздаг. Тэгэл гэрээ санаад тийм байлээ. Дээд сургуульд байхдаа оюутан байхдаа бас нэлээ
ер нь одоо амьдралынхын цаашдын одоо явах зам зураж эхэлсэн болов гэж боддог. Тэндээс би ер нь ийм л хүн болж төлөвшөх юм байна. Энэ замаар явах юм байна гэдгээ мэдэрч авсан байх гэж би нүрцтэйхэн тэгж боддог. Яг мөнчлөөрөө явж байгаа хэдэн сайхан залуус өнөөдөр нийгэмд устдад байна. Би зөвхөн олон жишээ хэлэхэ болч ганцхан жишээ хэл. Пүрвийн нүрзэд гэж тарихыг одоо зөвлөхгүй, өтлөөлөхгүй яв. Яа гэвэл залуу үеийг урдаан гарах хэрэгтэй л байхгүй юу? Урдаан гаргаж чаддгүй махад зэрэгцэж явах хэрэгтэй болж байгаа юм л. Их сургуультай мэдээж нэлээд идэвхтэй байсан. Олон нийтийн ажилд маш сайн оролцдог байсан. Маш идэвхтэй. Энд нэг 10 жил байхдаа идэвхтэй байсан болохоор яг тэр чинээгээрээ бас ингэ идэвхтэй байхгүй бол угаасаа болтгүй юм бэл. Их сургуулаа төгсөөд анх Баянгол дүүргийн хөдөлмөр халамж үйлчлэгээний хэлтсийн нийгмийн ажилтнаар орсон. За шинэхэн диплома суугацлцсаас та бөө ирч очсон доо. За тэгээд очиод ерөөсөө ингээл бүх юм шинээр хийж байгаа юм. Ингээл миний хувьд бүх юм шинээр. Тэгэл эхлээл нөгөө ах эгч нарыгээ дагаад сурдсан бил. Тэгэл сураал бүх юм бичиг цаасаа хөтлөөл тэр хүүхдийн халамжийн мөнгө тэтгэвэр ингээл бүх төрлийн халамж руу орд юм бил. Бөөн цаасан дунд орж байгаа ш. Даад давшгүй цаас. Тэгэл нөгөө дүнгэж орсон хүүхдүүдийн чинь сайхан суулгана штэ. Өглөө 8 цаг гэж очиод шөнө нэг 11 өнгөрөөгөл тарьдаг гэсэн. Тэгээ их нэртэйгээ бас хоёлоо болоогүй. Тэр ажлынхаа ойролцоо нэг байр хөсөлцөн. Тэнцэнэ хоёлоо үзтараа хоёлоо хоёр тийш өглөө ажилдаа явдаг. Яг уу одоо ингээд улс төрд бол ихэнх нь ингээд те маш олон жил ажилласан бас өндөр нэлээд насалцсан тийм хүмүүс их ажилдаг. Яг уу тэрийг бол хүмүүс аягүй туршлагатай одоо нэлээд олон жил ажилласан юм шиг мэдээж энэ хүмүүс туршлагатай гэж хараад идэг. Тэгэхдээ өнөөдөр цаг үеийн шал өөр юм шаардж байна. Би чи бас өмнө залуучдын байгууллагаар их явсан учраас Ардс нам бас санал тавьчихсан. Залуучдын байгууллагад ингээ байсан. Ардс намын төв аппарат дэрж ажиллаач гэд. Тэгээд тим санал ирэнгуут нь тгий гэд очиод ажилласан. За 2002 3 оны үед санагдаж байна. Тэгээд нийслэлийн намаас зохион байгуулдаг арга хэмжээ. Тэгэхэд бол Баянгол дүүргийн залуучууд дотроос бол үрзэд очсон. Тэр залуучуудын тэмцээнд нь оролцоод нэлээд идэвхтэй нэг тийм шалиухан залуухан хүүхэд байж исэн. Тэгэхэд бол анх би үрзэйг ааж ахын үзэстэй танилцж байсан юм. Тэгээд намын аппаратд ажилласан. За тэгээд тэнд бол өстой жинхэнэ маш олон зүйлийг өнөөдрийн одоо миний жинхэнэ урт хугацааны төлөвлөгөө бол тэнд гарсан. Анх энэ бидний байгуулсан Ардс намд орж ирэхдээ энэ эрхчлөө хувь хүний эрх гэдгийг үзүүлснээр ухралтгүйгээр орсон. Тэрнээс эргэж буцдаггүй. Тэгээд энэ Ардс намын одоо үйл явц дунд өөрийнх нь оюун санаа одоо докторжиж хөгжиж бойтсон. Тэгээд би ч яг хөдөө оронтой хариуцсан тийм ажлыг авчихсан баг. Бүх 21 аймгаар тойроод сумуудаар яваал ингээл ажиллаж гисэн л дээ. Тэгээд мундаг хүмүүстэй мундаг багш нартай нийлж ажилладаг байсан. Тэгэл эн чинь ер нь намын ажил гэдэг чинь бол дандаа л нөгөө одоо ер нь бол эрдэм шинжилгээний ажлууд цуг явж байдаг. Эдийн засгийн асуудлууд цуг явж байдаг. Ингээл бүхлээрээ улс орны асуудлыг цуг явж байдаг ийм том одоо байгууллага шүү дээ. Яг зүгээр өнөөдөр бол хүмүүс намыг жоохон буруугаар хараад байдаг. Гэхдээ яг тэр бол нам буруутай биш шүү. Хүмүүс нь буруутай байдаг болохоос нэг хоёр хүн нийл судал шүү дээ. Яг үүндээ бол тэгээ нийтээр нь тэгж ойлгож болохгүй юм байна. Өөр юмшиг ханддаг. Өөр юмшиг хандна гэдэг бол яг тэр одоо улс нутагт мэндэлсэн хүн л өөр юмшиг хандна шүү дээ. Улжи хишиг эдэр дэлгэрсэн инхчинмэн үнэхээр арвс буян хурсан хангайхантай уржилт хөрсөндөө ёсон эрдэнэ үцэлсэн унжин тулаач бармгүй хэр талтай хонгоруудыгаа тийм ээ бас ингэж өгүүлдэг ч тийм хонгоруудын тухай бас тийм гоё дурсамжтай юм баг насынхаа юм бол ярьдаг. Би тэгээд яриасан хараад байгаа бол энэ хөвдөөсөө хонгоруудыг их боддөг юм байна да дотроо. Хэдийгээр Улаанбаатар хотод хэдийгээр хол байгаа гэсэн бас хүний өршөөл төсөнтөг бол шал өөр шттэ. Тэгээд тэрийг бол бас ингэж ярьж байгаа ярианых нь өнгө
Энийг ингээ бодоход бол энэ үеийн л үнэхээр л одоо хонгор нутгийнхаа хүүхдийн хонгор нутгийг хөгжүүлээ бодъё гэсэн тийм бодол энэ хүүхдэд байдаг юм байна. 2009 онд Замтээр барилга хот байгуулалтын яамны тээврийн хэрэгслийн онцлогын хямцгцуулалтын албагч байгуулагдсан. Засгийн газрын тогтоолоор байгуулагдаад за тэгээд бас чойшинд газар очиж ажиллаж байгаа. Маш шинээр ерөөсөө дандаа мэрэгжлийн автотээвэр болон тээврийн болон хуулийн мэрэгчлээ хүмүүсээр бүрдсэн тийм ажлын хэсэг зохион байгуулсан. Тэгээд манайх бол яг тухайн үедээ бол 21 хүнтэй тийм гэлтсийг зохион байгуулад тэгээд тэр бүх Монгол улсын бүртгэлтэй байгаа тээврийн хэрэгслийг захимжуулах ажлыг хийсэн. Дандаа төрийн байгууллага, цагдаагийн байгууллага замын цагдаад байсан юмыг энгийн газар авчирсан байхгүй. Авцраад эднэр хийж чадахгүй дээ одоо энэ өстө баларсан да гэж байсан чинь үгүй хамгийн их хүсэлт эрэлттэй болгож хамгийн нийтэд хүртээмжтэй болгосон нь бол энэ бас нүрсийн том гавьяа байхгүй. Монгол улсын автотээврийн бүртгэлийн нэгдсэн систем гэдэг юмыг бол яг утгаар нь хийсэн. Тэгээ картжуулаад одоо ингээд эргээд харахад бол бид нар чинь зайл хэцүү шүү дээ. Тэгэл төсвийн байгууллагууд чинь нөгөө мөнгө төгрөгнөөс ахуулаад бүх юм нь тоо хязгаартай. Тэгэл сэтгэл зүрхнээсээ л юм хийхгүй бол болдгүй юм бэл. Хүчний байгууллагаас мэрэгжлийн энгийн одоо яг энгийн тээврийн байгууллага руу шилжээд тэгээд тэр нь жинхэнэ үйлчлэгээний нэг цонхны үйлчлэгийг нэвтрүүлж гисэн. Яг энийг одоо 100% гардаж манай хамт олон гэсэн. Тэгэхээр энэ хүн ер нь надад энэ танилцаад хамтарч ажиллаж явах хугацаанд худлаа ярьж үзег байхгүй. Заавал за. За миний хувьд ахаа дарга. За гэдэг. Заавал шулуухан байдаг. Үнэхээр яг дотор нь ороод үзэх юм бол хамгийн одоо мэрэгжлийн тэгээд энэ бол үнэхээр яг жинхэнэ сэтгэл зүрхнээсээ байдаг тийм салбараа. Тэгээд энэ тээврийн одоо энэ салбарт орснороо бас л миний хувьд амьдралын хувьд бол маш том боломжууд, маш том одоо түүхийг би өөртөө нээж бас өөрийнхөө амьдралд маш олон зүйлүүдийг сурч авсан. Дүүнэрийн бол маш сайхан авч явж байгаа. Дүүнэрээ одоо нэг өсөн чи ээж нь нас урчсан. Тэгээд дүүнэрээ аваад цөмийн сургуультай болгож байгаа юм. Цөмийн ажилтай, амьдралтай тийм учраас ёстой нь ховрах. За би өстой одоо л ээжигээ баярлуулъя да гэжсэн чинь боолмог боёо чинь. Яг л дөрөс амьдрал ийм л дээ. Хэлэхэд бас хэцүү хүнд байсан. Жочирхон тэгээд өнгөрчих чинь тэр хүн залуу ороо 50 нас ч хүрээгүй төрийн албан зүтгэж байгаа л өнгөрч байсан. Одоо өвчний улмаар оролцоо хэлээ 2010 онд Бурхны оронд явсан да. Хэдийгээр ингээд хойд тийшээ болоо гэсэн ч гэсэн зүрх битнэ хамгийн хүчтэй юм байдаг юм л. Тэгээд ер нь гашивцал та. Хүүгийн холбоо хүнд ер нь тэгэл залуу замд нь насны эд л одоо мод хүн яар үрцэн хэлэхэд үгүй л хоттой бас хайр дурлалын хүч хийж юм чинь. Ер нь л тэгэл насан туршийн хэл байдаг шиг байна. Ээжээ би таныг мянган үндэсний үзүүр бүхэн чинь гэж мандах нарны зүг ургана гэж уужрлаа. Их шаргал үрээ. Хэртэшгүй цагаан цолмон болж эхлэл бүхний манлайд гэл алдснаа гэж тайлбарлаа. Ичим та хагцлаар чулууцсан аялгуу халуун нараа зарцсан сүү ээжээ би таны үргэлжлэл
Ардсан холбоо гэдэг чинь анх 90 онд коммунистик элемийг халсан хамгийн том гавьяатай ийм байгууллага. Тэр байгууллага ингээд түүчэлж явсан хүмүүсээс улбаалаад ингээд аваа явж гэнэ гэдэг бол Ардсан намын анхны дарга Батүлийн дэргэд бас нарийн бичгийн даргаар нь ажиллаж за энэ Баттулга байна. Тэрвийн одоо лидерүүдийн гар дар нэлээд ажиллаж туршигдсан ийм хүн. Тэгэхээр бидэрт маш их ажил байна. Монголын залуучуудад хийх ажил маш их байна. Тэр энэ ажлыг бид нар хийх хэрэгтэй. Үнэхээр өнөөдөр хийхгүй бол маргааш гэж байхгүй. Маргаашийг бид нар хамгийн том үнд зүйл бол бидний нэгдэл юм байна. Тэгээд дээрэс нь үнэн байх хэрэгтэй юм байна. Шудраг байх хэрэгтэй юм. Хөгжил гэдэг юмыг бид нар хамгийн түрүүнд юутай олох юм бэ гэвэл хүний эрүүл мэндтэй олох хэрэгтэй юм. Боловсралтай олох хэрэгтэй юм. Тэгээд тухайн газар орчиндөө сайхан амьдрах тэр нь хаанч байж болно. Монгол улсын энэ өнцөг болон бүрд сайхан амьдрах, аюулгүй амьдрах хүчнийг л чи бид нар бүрдүүлж өгсөн. Тэгээл болно шүү. 2012 оны орон нутгийн сонгуул бол одоо орон нутгийн сонгуульд нийслэлийн эрдэнэ төлөвлөлт хурлыг сонгох сонгуульд бол би нөхцөлтэй бол хамтарч ажиллаж байсан. Тэрүүд бол бүгдээрээ мэдж байгаа Батүлийн банк сонгуульд оролцож анх удаа нийслэлд арчсан нам олонхын суудал авч үйл ажиллагаа бодлогоо хэрэгжүүлэх боломжтой болсон юм байна. Яг энэ сонгуульд бол ерөөсөө маш их төвтэй оролцож энэ залуучуудын багийг хариуцж энэ залуучуудыг сонгуульд оролцуулах, залуучуудад ардсан намыг таниулах, тийм ээ, ардсан намын төлөө залуучуудаараас хандыг өгүүлэх их том ажлууд хийж исэн юм. Тэр ажлуудыг бол ерөөсөө манлын гарамгай бас их сайн сэтгэлдээ хийж байсан. Дараа нь 13 оны ерөнхийлөгчийн сонгуул байна. Энд нүүрзэд бол нийслэлийн ардсан намын хэрэглэх газрын дарга болчихсон. Одоо 12 оны сонгуулийн дараа болцсон байх үедээ нийслэлийн ардсан намыг болоод энэ дүүргүүдийн намыг удирдах ингэж ерөнхийлөгчийн сонгуульд бол оролцож байсан юм аа. Тэндээс мөн ялтайг бид нар бол байгуулж ингэж явсан. Манай нүүрсд мань бол их ажил хэрэгж сэтгэлгээ нь өөр залуучдаа дагуулж чаддаг мөн ахмадуудаа бол хүндэтгэлтэй хандаг. Эр хүний нөхөрлөл гэдэг бол удах тусмаа илүү их чанартай тийм тусдаасан болдог гэж би хувьдаа үздэг. Тийм учраас найзгаа бол маш их хүндэлдэг. Тэг яг энэ хүсэл мөрөөдлөөрөө дээрэс нь яг онгор нутгийн ард түмэнд яг надтай найзалдаг шиг юм одоо татна бас тийм сайхан халуун дулаан байна гэдэгт би бол найзтай итгэж байна. Тэгээд ер нь үржигтэй ажиллахад бол их тулахтай, хүний үгийг сонсдог, нэг төрүүлж дуурайд байдаггүй. Хамгийн гол хүнийг сонсож яг сэтгэлээсээ тэр хүнд одоо юу гэдэм дэ. Зарим нь бол яг нэг уулзаад ингээд явахтаа салчмсан гэдэг нэг худлаа хиймэл царай үзүүлэл ингээд явдаг шүү, тийм ээ. Тэгээ нэг хурд ингээд хариулсан болоод явдаг. Нүүрс бол тийм биш. Ер нь ингээд хараад байхад бол үнийг сонсож чаддаг. Сонсцоод тэр хүнд бол сэтгэлээрээ зөвлөгөө өгч чаддаг. Боломж үйл туслахыг хичээдэг. Бүх үндэстний гэдэг шиг Монголын онцлогтой нийгмийг бүтээхэд угаасаа байсан тэр Пакс Монголика гэдэг шиг тэр гайхалтай нийгмийг шин шатанд гаргаж бүтээхэд нүүрзэж шиг залуучууд бүрийн нүүрзэд өөрийн хоньнд оруулах цаг нь иржээ. Нүүрзэд өдгөө 38 настай. Төрийн ажил, нийгэм, улс төр, олон нийтийн үйлсэд оролцож, манлайлж, хуримтлуулсан туршлагатай хийгээд энэ хүрсэн мөрн ариун, нэрн цэвэр, эдэр залуу боловсон хүчин. Хосгүй чамдаа хайртай гэд холын замын уртад эвлэг хэн дуулах энэ залуу хонгор нутгийн унган хүү юмсанжээ. Миний ургийн овг энэ байж, миний ургийн овг ч нүрзтийн ургийн овгоо. Ийм учраас энэ бүхнийг бүр дэлгэрэнгүйгээр сайн танилцуулъя. Одоо Баянгар аймгийн Бууз хаан сум манай аав бол. Тэгтээ тэр үед сайн ноён аймгийн Эрдэнэ вангийн хусууны хадийнхан овгийн Булин үлжийн амгалангийн ургийн овгийн зураглалаа гэж. Одоо ийм хэмжээний ажиллах нөлөө бол тэр гэр бүлийн хүмүүжил бий болсон гэж би шууд дүгнэж боддог. Яагаад тэгэхээр манай Баянгар аймагт үндсэндээ 1985 он хүртэл нэг хүн гавьяат байдаг. Тэгээд аав маань Баянгар аймгийн анхны гавьяат авч ирсэн. Тэгээд тэрэн дээр одоо ингээд хууц гэж дээр үед байсан тэн дээр гардаг байсан. Аав чинь сонин дээр бичигддэг байсан. Энд чинь аав захирал хийгээд үндсэндээ 30 хэдэн жил ажилласан. Хэлгээд аав бол
сургуулийг ингэж одоо дээшлүүлж одоо тэгж сургуулийн сайжруулалт юм байсан юм билээ. Тэгээд дараад нав маань юунаас Баянгар аймгийн богд сумаас дараад нь галууц сумд ирсэн юм аа. Маань галууц сумд үндсэндээ 12 жил ажилласан. Хамгийн удсан сүйд нь галууц сум аав үеийн багш нараас ирж яхад аав хамгийн удсан танаа аав юм аа. Ер нь 12 жил ажилласан тус нэлээ юм байсан юм уу. Маань улсууд их хүнэлдэг байсан. Тэгээд дараад нь Эрдэнэ цогцом руу явж ирсэн. Эрдэнэ цогцомд манай аав маань 10 жил ажиллаа. Тэгээд яхаа тэр үед бас тэгэл тэндээс л гав ятсан юм да. За манай аймгийн ууг бол одоо Нүрзэд дарга маань одоо Монголын Ард Түмэн холбооны дид дарга юм сонголт ажлыг хийж ингээд залуу үе маань төрж гарч ирж байгаад одоо хамт үе бидний хувьд баяртай байдаг. Хонгор нутгийн төлөө гэсэн энэ сайхан сэтгэлийг одоо бид нар галыг нь асааж улам сайхан хонгор нутгатайгаа бүхэлж өгөх ийм үүрэгтэй хүмүүс шүү гэдгийг та бүхэндээ хэлье. Бидний ачаа үрэх цаг бол ирж байна гэж. Үнцэнтэй баймаар, худлаа хэлдэггүй баймаар ядаж хийсэн ажилдаа эзэн болж сэтгэл зүрхнээсээ ажил төрөлдөө зүрх сэтгэлээ зориулдаг тийм баймаар байна гэж. Би бол хүсдэг юм аа. Тийм шаардлагач би өөртөө тавьдаг. Одоо өнөөдөр бол залуучууд юу гэж юм бол маш хурдан, маш богино хугацаанд төлөвлөдөг. Тэгээд тэр төлөвлөлтнөөс маш хурдан шийдвэрүүд гардаг. Бодиттой юм гэсэн үг. Яг чи хийснээ амласнаа хийж чадах уу? Чи яг ийм зарчимд байж чадах уу? Чадна. Ягаад гэвэл бид нар энэ хуулийн хүрээнд хуулийнхаа засаглалыг өөрчлөж байгаа. Сумын боловсрол гэж, аймгийн боловсрол, хотын боловсрол гэж байхгүй. Энэ бол нэг л систем. Ягаад ялгаад байна? Ягаад энэ төр ард иргэдэд ялгаад байна? Нутгийн орноо хөгжүүлэхэд өөрийнхөө бас бол өөрийгөө дайчлаа. Би бас оролцсон залуу юм.